За ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүс болон байгаль дээр эрэгчин эмэгчин амьтны тоо нэгийг харьцах нь 1 буюу 50-ыг харьцах нь 50 байх ёстой гэж үздэг. За тэгэхээр энэ нь юутай холбоотой вэ гэхээр бэлгийн хоромсоомуудтай холбоотой байх бөгөөд гол шалтгаан нь гетерогамет бодголууд өөр төрлийн бэлгийн эс бий болгодгоор тайлбарлагдана. За тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд анатоми физиологийн ялгаа маш олон байдаг боловч хүйс тодорхойлох хоромсоомын үндэс хавьгүй энгийн байдгаараа бас өрмөц. За хүн амьтны хүйс ихэнх тохиолдолд үр тогтгаагчинд тодорхойлогдно. За энд голлох үүргийг зиготын хоромсоомын бүрдэл гүйцэтгэдэг байгаа. За жишээ нь эрэгтэй эмэгтэй хүмүүст ижил байгаа 22 хос хоромсоомыг аутосомын хоромсоом буюу биеийн эсийн хоромсоом гэж нэрлэдэг. Харин эрэгтэй эмэгтэй хүйсийг ялгаж өгч байгаа хоромсоомыг бэлгийн хоромсоом буюу гамето хоромсоом мөн гетеро хоромсоомч гэж бас нэрлэдэг тохиолдол бий. Эрэгтэй хүний бэлгийн хос хоромсоомууд нь ижил тэгшмөртэй том хэмжээтэй байх бөгөөд тэдгэрийг X хоромсоом гэж нэрлэдэг. За жишээ нь энэ зургаас эмэгтэй хүний тэмдэглэгээ байна. За энэ дээр XX гэд адилхан хоромсоомууд байгаа. Дараа нь эрэгтэй хүний бэлгийн хос хоромсоомын нэг нь тэгшмөрт X хоромсоом, нөгөө нь савханцар хэлбэртэй Y хоромсоомоос тогтдог байгаа. За зургаас ажиглая. За эрэгтэй хүнийх нь энэ хоромсоом нь бол хоёр өөр байгаа учраас гетеро хоромсоомууд гэж нэрлэдэг байгаа. XY гэсэн тэмдэглэгээнүүд гений хувьд биш хоромсоомыг илэрхийлж байгааг анхаарах хэрэгтэй. Эрэгтэй хүний бэлгийн хоромсоомууд хэлбэр хэмжээгээр эрс ялгаатай байдгийг дээрх зургаас бид харлаа. За тэгэхээр бэлгээс боловсрох миоз хуваагдлын үр дүнд гаметууд хоромсоомын гаплоид буюу N бүрдэлтэй байдаг. За бэлгийн хоромсоом нь ижил гамет үүсгэж байх юм бол түүнийг гомогамет гэж нэрлэнэ. Бэлгийн хоромсоом нь өөр гамет үүсгэж байх юм бол гетерогаметууд гэж нэрлэх бөгөөд за эмэгтэй хүнийх XX, эрэгтэй хүнийх XY. За тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлгийн гаметууд дараах байдлаар тодорхойлогддог нь харагдаж байна. За тэгэхээр өндгөн эс дан ганц X хоромсоомыг агуулдаг бол бэлгээс хоёр өөр гамет үүсгэхээр ялгаатай. Жишээлбэл 50% нь X, 50% нь Y хоромсоом гэсэн. За аль нэг хүйс тодорхойлох хоромсоом дээр байрлах генийг хүйстэй холбоотой ген гэх бөгөөд Y хоромсоом дээр байрлах генийг Y-тэй холбоотой ген гэж нэрлэдэг байгаа. За жишээлх юм бол энэ Y хоромсоом байна. За энэ Y хоромсоомн дээр генүүд дараалан байрлаж байгааг бид харж байна. За тэгэхээр Y хоромсоом нь эцгээс түүний бүх хүүд бараг өөрчлөгдөхгүйгээр 100% дамждаг байхад Y-тэй холбоотой ген маш цөөхөн тул ааваас хүүд маш цөөхөн өвчин Y хоромсоомоор дамжиж удамшдгийг бид дараа нь ойлгох болно. Тэгэхээр хүний X хоромсоом нь X-тэй холбоотой ген гэж нэрлэгдэх 1100 гаруй ген агуулгаддаг байгаа. Хүний X хоромсоомн дээр X хоромсоомтой холбоотой генүүдийн удамшлыг судлая. За тэгэхээр Y хоромсоомтой холбоотой генүүд хүйс тодорхойлоход тусалдаг бол X хоромсоомтой ген нь хүйстэй холбоогүй маш олон шинжийг тодорхойлдог гэдгийг бид өмнөх слайднаас дурдсан. За тэгэхээр X хоромсоом нь 1100 гаруй генийг өөртөө агуулсан байдаг бол Y хоромсоом нь зөвхөн хүйсийг тодорхойлоход тусалдаг гэдгийг энэ хоёр харьцаанаас харагдаж байна. За эхээс X-тэй холбоотой аллелууд хүү ба охинд аль нь дамждаг. За харин эцгээс X-тэй холбоотой аллелууд бүх охинд дамжих боловч хүүд нэгэнч дамждаггүйгээрээ онцлог. За жишээ нь XX, XY. За X гэдэг маань их, XY гэдэг маань эцэг. За тэгвэл эхийн X хоромсоом эцгийн X хоромсоомтой нэгдснээр охин, за мөн эхийн X
эцгийн Y хромосомууд нэгдснээр XY буюу хүү төр нь харин 2 дахь X хромосом нь эцгийн X хромосомтой нэгдснээрээ мөн охин төр нь эхийн 2 дахь X хромосом эцгийн Y хромосомтой нийлснээрээ хүү төрөх ба бид анхны слайдн дээр ер нь байгаль дээр эрэгчин эмэгчин амьтдын тоо нэгийг харьцах нь 1 буюу 50-50% байх ёстой бөгөөд хүний хувьд ч хүүсийн харьцаа ойролцоо байдаг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаас охин төрөх магадлал эндээс харж байхад 50%. Охин төрөх магадлал 50%, хүү төрөх магадлал 50% байдагтай холбоотой байгаа. Ингээд X хромосомоор дамждаг өвчнүүдийг авч үзье. Өнгөний сохор өвчин байна. Дараа нь Душенний миодистрофи гэсэн өвчин байна. Дараа нь гемофил байгаа. Өнгөний сохор өвчин гэдэг нь харьцангуй ховор байдаг бөгөөд өнгө ялгах чадваргүй болох өвчин. Душенний миодистрофи гэдэг өвчин болохоор булчингийн уургатай холбоотой өвчин байгаа бөгөөд Америк нэгдсэн улсад төрсэн 3500 эрэгтэй тутамд нэг дэлгэрдэг. Энэ өвчин нь булчин улам бүр суларч хөдөлгөөний чадвараа алдах байдлаар илэрдэг өвчин. Өвчлсөн хүн 20 гаруй жил амьдрах нь маш ховор байгаа. Тэгэхээр судлаачид энэ өвчинг дистрофин гэдэг булчингийн чухал уурга, байхгүйтэй холбон тайлбарласан байна. Энэхүү уурга нь X хромосом дээрх тодорхой локус дээр байрладаг болохыг тогтоосон байгаа. Гемофил өвчин гэдэг нь цусны бүлэгнэлд шаардлагатай 1 буюу хэд хэдэн уурга байхгүй тохиолдолд үүсдэг өвчин байгаа. Тэгэхээр цусны X хромосомоор дамждаг өвчнөтэй холбоотой хам удамших үзэгдлийн бодлогыг хамтдаа бодцгоё. Эрүүл эмэгтэй өнгөний сохор эрэгтэйтэй гэрэлсэн бол хүүхдүүд нь ямар фенотиптэй төрөх вэ гэсэн бодлого байна. 6-аас ажиглая. Өвчтөе эцгийг улаанаар тэмдэглэсэн байна. Эрүүл ээжийг хар өнгөөр тэмдэглэсэн байгаа. Өвчтөе эцгийг улаанаар, эрүүл эмэгтэйг хар өнгөөр тэмдэглэсэн байна. Өвчтөе эцгийг улаанаар, эрүүл эмэгтэйг хар өнгөөр тэмдэглэсэн байгааг 6-аас ажиглаж байна. Тэгэхээр XY гэсэн хромосом дээр нь тэмдэглэл хийж дэлгэрэнгүй тайлбарлая. Өвчтөе эцэг гэж байгаа учраас X жижиг h. Жижиг h гэдэг маань өвчтөе гэсэн шинж тэмдгийг тодорхойлж байгаа тэмдэглэгээ. Энэ өвчин маань Y хромосомоор дамждаггүй учраас Y хромосом дээр өвчний шинж тэмдгийг энэ тэмдэглэгээр хийгээг байгаа. Тэгэхээр эрүүл их гэж байгаа учраас эрүүлийг том аашаар тэмдэглэж, өвчтөөг жижиг аашаар тэмдэглэсэн байгаа. Ингээд хослол үүсгээд үзэхээр нэг нь охин төрсөн байна. Охин нь X том ааш, X жижиг ааш бөгөөд энэ жижиг аашийг охин нь тэгч байдлаар авсан байгаа. 2 дахь тохиолдол нь мөн охин төрсөн байна. Энэ охин нь мөн тэгч байдлаар X том ааш, X жижиг ааш. Дараагийн хүүхэд нь хүү төрсөн байна. Ааваасаа том аашийг авсан учраас эрүүл хүү төрнө. Харин дараагийн тохиолдолд мөн ааваасаа том ааштай генийг авсан учраас эрүүл төрнө. Тэгэхээр энэ айлаас өвчтөе эцэг ба эрүүл их гэрлэхэд хөвгүүдэд нь буюу хүүхдүүд нь 50% эрүүл, харин охтууд нь тэгч 50% илэрсэн байна. Өнгөний сохор эцэг мутант аллелийг бүх охтуудаа дамжуулах боловч хөвгүүдэд дамжуулахгүй байгааг энэ 6-аас харж болж байна. Ээж нь доминант гомозигот үед буюу том ааш байгаа үед охтууд нь хэвийн фенотиптэй
байх бөгөөд одоо мутант буюу тээгч байдлаар төрж байгаа нь эндээс харагдаж байгаа. За хоёр дахь бодлого бодъё. Эрүүл эрэгтэй тээгч эмэгтэйтэй гэрэлсэн бол хүүхдүүдийн фенотипийг олно гэсэн байгаа. За тэгэхээр эрүүл эцгийг X томааш Y яагаад тэгэхээр томааш нь эрүүл гэсэн тэмдэглэгээ. За тээгч эмэгтэй гэж байгаа учраас X томааш X жижиг аашаар тэмдэглэсэн байна. За жижиг ааш гэдэг маань тээгчийг илэрхийлж байгаа тэмдэглэгээ. За дараа нь X томааш нь эхийн X томааштай нэгдэж нээлж X томааш буюу эрүүл охин. За дараагийн удаад эцгийн X томааш нь эхийн X жижиг ааштай нийлж X томааш буюу X жижиг ааш гарах бөгөөд энэ нь тээгч охин байгаа. За дараагийн удаад эцгийн Y хоромсоом нь эхийн X томааш хоромсоомтой нэгдснээрээ X томааш Y буюу хүү төрөх бөгөөд хүү нь эрүүл гарсан байна. За харин эцгийн Y хоромсоом эхийн X жижиг ааш хоромсоомтой нэгдснээр X жижиг ааш Y буюу өвчтөе хүүхэд төрсөн байна. За тэгэхээр энэ айлын эрүүл хүү 25, эрүүл охин 25, тээгч охин 25, өвчтөе хүү 25%-ийг эзлэж байна. За охтууд нь ээжтэйгээ адилхан тээгч байх магадлал 25%, хөвгүүд нь өвчтөе байх магадлал 25% байдгийм байна гэдэг нь энэ одоо бичиглэлээс харагдаж байна. За бодлого 3. За өнгөний харлаган эмэгтэй тээгч эмэгтэйтэй гэрэлсэн бол хүүхдүүд нь ямар гарах вэ гэсэн бодлого байна. За тэгэхээр тайлбараа сайн ажиглая. Эрүүл бол цагаан өнгөөр за энд цагаанаар тэмдэглэсэн байна. За өвчтөе бол улаанаар. За харин тээгч бол ягаан өнгөтэй байна гэдгийг илэрхийлсэн байна. За тэгвэл өвчтөе эцэг тээгч эмэгтэйтэй гэрлэхэд хүүхдүүд нь ямар гарах вэ гэдгийг эндээс шууд өнгөөр нь ялгаж харж болно. За тэгэхээр мэдээж энд цагаан өнгөтэй байгаа учраас эрүүл хүү. За энд өвчтөе охин, энд өвчтөе хүү, энд тээгч охин төрсөн байна. За тэгэхээр тээгч охин 25, өвчтөе хүү 25, эрүүл хүү 25, өвчтөе охин 25%-ийг тус эзлэж төрсөн байна. За ингэхээр өнгөний хэвийн хараатай хөвгүүд рецессив аллел байхгүй гэдэг дүгнэлтэнд хүрч болох юм аа. За ингээд багш нь 3 өөр бодлого тус бүр тайлбарлсан байгаа учраас дараагийн бодлогыг бие дааж бодорой гэж оруулсан байгаа. За нэгдүгээрх бодлого нь болохоор хүний гемофил өвчин нь X хромосомыг даган удамшдаг ба цус бүлгэндгүй өвчин юм аа. За тэгэхээр нэгд нь 2-т нь 3-т нь 4 гэсэн юм. 4 бодлогыг батгах үүднээс оруулсан байгаа. Бие дааж бодорой.